Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Хэнд ч битгээлээр ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань мягмар гарагийн дугаар ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-ээс дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаа салахыг бас солихыг бас зөвлөж байгаа шүү. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байна. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөг удахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрв танд сонсож чадаагүй дугаар дараа нь гарч ирэх юм бол манай унтлагын өрөөг кириллээр бичсэн Facebook хуудасаар болон унтлагын өрөө YouTube-ийн сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 9-ний мягмар гарагийн үдээс яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 13 минут болсон байна. Та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Халиука, найруулагч Эрдэнэ мөнх ажиллаж байна. За манай нэвтрүүлэг мягмар гарагтаа сонсогчдоос ирсэн сонирхолтой түүхүүдээр хүрдэг байгаа. Хэрв сонсогч таа ч гэсэн өөрт тохиолдсон хөгжилтэй, сонирхолтой түүхүүдийг илгээхийг хүсвэл aruunbилэг@mjlradio.com гэсэн хаягаар хаягуулад явуулахад хангалттай байгаа. Бас манай унтлагын өрөө насанд хүрэгчдэд зориулсан түүх, хөгжилтэй түүх, асуудлаа нэрээ нууцлан бичиж байх боломжтой хаалттай групп нэгтчихсэн байгаа. Яг л кириллээрээ унтлагын өрөө гэд бичгэд бол хангалттай байгаа. Тэгэд хаалттай группт орж ирээд өөрсдийнхөө нэр усыг нугаад хэрвээ пост хийхээр бол постаа игээд комент бичгээр бол үлдээхээр бол бас ингээд нууцлаад комент үлдээж болох юм пэйж хуудас байгаа шүү. Тэгэхээр та тэнд өөр тохиолдож исэн одоо сонирхолтой, содон, өвөрмөц аль эсвэл одоо ямар л байдгийг те нэмэх 21 утгатай томчуудын түүхүүдэд бичих боломжтой байгаа шүү. За ингээд шууд сонсогчдоос ирсэн түүхүүд рүүгээ оръё. Өнөөдөр нэвтрүүлэгт маань нийтдээ 4 түүх ирсэн байгаа. Тэгээд эхлээд хөтлөгчин 4 түүхийг хүргэе. Тэгээд дараа нь хэрвээ жоохон цаг зав биднэрт байх юм бол би шууд эфирийн хуудсуудыг нээгээд ганц хоёрхан сонсогчтойгоо холбогдоод бас хөгжилтэй түүх ярих хүн байх юм бол орж ирээд бас сонсогчтойгоо холбогдъё гэж шийдлээ. За ингээд түүх рүүгээ шууд оръё. Би нэг хөгжилтэй гэх юм уу? Би нэг хөгжилтэй гэх юм уу? Ямар гэх юм? Нэг түүхээ хаваалцъя. Манай найз би хурмаа хийх болсон. Чи миний гэрч болно шүү гэж цочир сайхан мэдээ дуулгаснаар энэ бүхэн эхэлсэн. Хурим бэлтгэл ажил эхэлж надаас гадна 4 бүсгүй, нийт 5 бүсгүй гэрч боллоо. Нөхрийн талаас ч мөн 5 залуу ирлээ. Бид хуримын зураг авахуулна гээд хөдөө хоногоор явж зураг авахуулаад л оройн бөөндөө наргив. Жаахан халамтсан ганц бие гэрчүүд зориг ороод л бие биедээ жан болчих гээд л байлаа. Надад ч гэсэн нэг эрэгтэй гэрч маш их таалагдж байна. Тэр залуу өндөр, царайлаг, эмэгтэй хүнтэй гоё харилцдаг их тажгүй залуу юм. Надаас гадна өөр нэг 2 охин бас тэр залууг тоочглчод байгаа нь илт байлаа. Би ч энэ хоёроос өрсгөөд л өөрийн болгоно гэж бодоод л жаахан сэтэн хаяастай. Тэгсэн эрэгтэй гэрчийн талд бас нэг залуу байсан юм. Бусдайгаа бодвол яриа ихтэй, хөгжилтэй, тэнэг маазардаг залуу байсан. Тэр юм л бол 18 нэмэх 18 онгоо яриад л маазраад байсан нь бусдад таалагдж байсан ч надад доог таалагдсангүй. Ерөнхийдөө нэг эрэгтэй гэрч маш их таалагддаг, нэг эрэгтэй гэрчт нь дургу болсон юмдгүү та. Энэ өдрөөс 2-7 хоногийн дараа хурим боллоо. Хуримч сайхан болж дуусаад гэрчүүд болон хосууд нэгэн хувийн 2 давхар байшинд очиод зад наргихан тэр. Эхлээд л нөгөө залуугаа харуулдаад л хажууд нь дөхөж сууж байлаа. Ганц 2 татсны дараа зориг ороод л өнөөдөр энэ залуугийн үрт хонноо гэдэл зориг тавилаа. Дахиад хідэнтэй татаад л шууд л нөгөө залуугаа өмсөд авах зориг орж ирж байгаа юм чинь. Үнсэх гээд хайсан олддгүй шүү. Хүн хамаг зоригтой дээрээ тавьчихсан юу ч хийхэд бэлэн байхад хайчих ваа гэдэл хайж гарлаа. Бусад хүмүүс байгаад байдаг тэр олддгүй шүү. 2 давхар руу унтлагын өрөөнүүд шагааж байсан нэг өрөөнд нь харин нөгөө залуу чинь манай өөр гэрч охинтой үнсэлцээд би рүүгээ ноцоод бараг яах нэ? Би ч хөх тэнгэр минь өрсүүлчихлээ. Хорвоо чи миний жаргал цадах болоогүй юу гэдэл
Гэдргээ эргээд л нөхөртөө араараа тавилчихсан юм шиг шатан дээрс очиж суугаад л уйлж гарлаа. Мо болоо охин надаас өндөр царайлаг байж болно. Гэхдээ би уг нь эхлээд тоочгэлцсан байсан штэ гэд уур шар хоёр зэрэг хөдлөөд уйлж гарлаа. Тэгсэн яасан гэж нөгөө хөлтүү онгоо ярддаг залуу дээшээ өгсөж байснаа намайг харснаа. Яасан бро, юу болсон юм? Яагаад уйлсан? Найз нь онгоо ярьж өгөө гэж байна. Би ямар тоочгэлсан залуугаа алдчихлаа гэлтэй нэш. За тэгээл гэлээ. Нөгөө нөхөр онгоо яриад байгаа болтойч доод давхарт чанга хөгжим яваад сонсогдохгүй байлаа. Би сонсогдохгүй байна. Тэр өрөөнд ороод арай нам гүм суух уу гэд нэг унтлагын өрөө рүү орлоо. Өрөөнд оронгуудаа л уур хүрээд байсан болохоор нөгөө онгоочин залуу үнсээд авах нь тэр. Тэгээд явхад онгоочин бит хоёр миний уурнаас болоод дотн харилцаанд орхон тэр. Би ерөнхийдөө шарандаа л хүн ашиглчихсан тэр л тээ. Тэгээд юу болсон гэж юу? Их юм болсон. Манай нөгөө хурмаа хийсэн найзууд байна штэ. Тэр хоёр чинь өнгөрсөн жил онгоочин бит хоёрын хурмын гэрч болсон штэ. Онгоо ярддаг залуу маань анхны харцаар таалагддаггүй байсан ч үнэхээр мундаг залуу байсан. Дотн харьцаанд орохдоо бүсгүйгээ жаргаадаг, халамжтай, ажилсаг, бас сайн харуул царайлаг залуу байсан байна лээ. Тэгээд бид хоёр дотносоор агаад хурмаа хийж одоо хоёр сайхан үртэй болсон доо. Нөхөртөөгөө бүр шаал тэнэг танилцсан байгаа үстэй. Нөгөө өндөр залуу гэрч хоёр яасан бэ гэж юу? Тэр хоёр нэг сар уулзаад л салсан гэсэн. Хогчин тийм ээ. Ийм сайхан бүсгүй байхад өөр бүсгүйтэй далтахнаад байсан. Бас одоо хүртэл хоёулаа 30 гарчхаад сингл гэсэн. Хохин. Йоо бүр нэг зангарахтай хэлж штэ тий. Хогчин яадаг гэж. Гэхдээ нэг иймэрхүү тохиолдлууд байдаг. Байдаг гэхээр одоо надад байсан юм шиг битгий бодоорой. Ер нь бол гардаг. Хүн амтнаас сонсч байсан. Нэг явж нэг аятайхан юм тоочгэлцсан байсан чинь бүр нэг олиггүй нэгэнтэй нь явцсан. Одоо тэрнтэй нь үлдсэн ч юм уу ийм тохиолдлууд үнэхээр байдаг юм байлээ шүү. Тэгэхээр ер нь бол олонний дунд найзаагаа дагаж яваа. Жохон царай муутай, дээрэс нь хил ам нь хөгжчихсэн, хил ам нь боловсрчихсан, онгой бацдаг залуучуудаас жохон болгоомжтойгоор огт да. Нөгөөдөл чи яаж панаалдаал авчдаг юм шиг байлээ шүү. Тэгэхээр жохон тэрэн дээр болгоомжтой байхгүй бол нэгийг мэдгэдэ, нэг мэдгэдэл зүгээр л 20 морь хийсэн жоох юм болов. Энэ эмхтэй шиг. За, дараагийнхаа төх рүү оръё. Би нэг найз залуутай царайтай. Бид хоёр нэг жил үерхэж байгаа ч энэ хооронд салсан ихээ. Манай хүн хөдөө ростороор ажилладаг 14 хоног ирээд 14 хоног ажиллана. Эхэндээ чухам цуг амьдраад би хамаг юм аваад тэднийд очихын тэр. Ингээд л 2 сар амьдрсны дараа манай хүний зэсэн цохойхон тэр. Их хартай юм аа. Ажлынхантайгаа гарахаар л хинтээ явъя. Хідэн эрэхтэй хүн байна гэдэл. Видео дуудлага хий, харуул гэдэл лайтай зан гаргаж хэлвэ. Ингээд явснаас нь хойш бараг 3 хоног тасралтгүй хэрэлдэж бүр сүултээ салахаар боллоо. Би ч уурандаа хамаг юм аваад гэрийг нь хаяад явхан тэр. Ингээд 10 гаруй хоног бараг харсангүй. Нэг өдөр харин би ажлаасаа ирчихлээ. Нэг уулзаад ярилцаад үзэхүү гэж байна. Би ч зөвшөөрөөд яваад очлоо. Тэгээд явхад шүнжэнгөө ярилцаад нийгэм ойлголцоод эвлэрлийн дотн харилцаанд орхон тэр. Өглөө нь би гэрлүүгээ яваад дахиад л хамаг юм аваад л ирхэн тэр. Ингээд амарч байх хугацааны 14 хоног хамтдаа сайхан байлаа. Тэгсэн буцаад ажилдаа явсан. Дахиад л хэрүүл болоод салхан тэр. Голд нь бас нэг уцаар ярьж эвлэрээд буцаад саллаа. Хөдөөнөөс ирээд бас залгаад ярилцаад буцаж нийлээд хөдөө ажилдаа явах үед нь буцаад л сална. Энэндээ бараг таслуулаад 1 жил болсон байна да. Уг нь овоо айтайхан байж байгаад нэг юмнаас болоод хэрэлдчихэн. Яахав нэг удаа би гэртээ байна унтлаа гэд хэлчихэд ажлынхантайгаа гараа шоучихсан байхгүй юу? Би яахав жаахан халаад ирэхээрээ догтлоод инста дээр шоудж байгаа сторго хийчихсэн чинь стори хийгээд л шууд л найз залуугаасаа видео дуудлага ирж байгаа юм чинь. Би ч их хүүрээ сална л үз гэж уцаа унтраажсан. Тэгээд ихэнхдээ би болдоггүй. Би угаасаа болдоггүй. Маргааш нь тэгээ бөөн хэрүүл болоод л сална. Шууд блог. Намайг хараад л ажлынхан маань салчихсан юм уу гэж шууд мэднэ. Аргагүй л дээ бөөн стресс. Лаасааж энерги цэвэрлэн гэдэл. Лаасангууд ажлынхан
салчихсан уу гэдэг. Тэгээд энэ удаа яг сална гэж боддогч хоног өдөр өнгөрөх тусам хизээ залгах юм бол гэтгүлэн бас баг зэрэг дотны харилцаа маань өгүүлэгдэнэ. Тэгээд л залхангууд нь ууртайхан уулзаад эвлэрлийн дотны харилцаанд ороод эвлэрчдэг байгаа юм. Тэгээд л би ч залуу хүн болохоор хаяа орж гарна, тэгээд л сална. Ингээд жил гарны хугацаанд энэ хүнтэй хамт байх талаасаа илүүд нь би ганц би байлаа гэж боддоо. За ийм сонирхолтой ч гэх юм уу, хүчтэй ч гэх юм уу харилцаатай хүн байна да. Йоо. Зүгээр захиаг нь уншижсэн өөрөө дундаас нь зүгээр төөртэйч зүгээр салаач гэж. Гэхдээ ер нь яг холын харилцаанд байхад заяа. За нэг амар токсиктойч биш л дээ. Одоо юу гэдгийг 14 хоног байна уу, 2 сар ч байна уу ингээд хамтдаа хол байгаа буцаж нилээд хамт ээжснээ зүгээр ээж агаад салангуудаа ингээд токсик болчтой хэрүүл урал гардаг. Ийм хосоо зөндөл байдаг штэ. Ялангуяа миний хувьд одоо манай найз залууч угаасаа өөр оронд амьдардаг тэндээ ингээд томилтой ажилтай байдаг штэ. Тэгэл энэ хугацаанд чинь би л ингээд өдөр болгоныхаа эфир дээр ингээд ажиллаа игээл яваад байдаг хэрнээ бас ингээд цаагаараа бас нэг жоохон хосууд юм байна. Хол ахаар ингээд бас ингээд үл ойлголцох зүйлүүд гарнаа. Эренгүүт нь зүгээр л амар эвлэрч амар ойлголцол за дахиж хоёлаа ингэхгүй шүү гэл. Тэгэл эвлэртгий. Тэгэл эвлэрэл хамт ээжээс нэгээ салаал тустай байгаа л нэг жоохон байгаад эренгүүт чинь тэгэл үл ойлголцох юм гарна. Ялангуяа цагийн зөрүүтэй болохоор тий. Чи яагаад утсаа авахгүй байгаа юм? Би унтаж байсан гэдэг ч юм уу. Чи яагаад тэнд ингээгүй өө би найзтайгаа хальт гараад гэхэр чинь яасан ийсэн гэл хоёр талаасаа би энийг хардалцах. Гэхдээ мэдээч иймэрхүү саяны захиаг уншсан чи бас нэг өөрийгөө харах шиг болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр би болохоор өрөөлийн захиаг ингээ уншихдаа ёо салаачтэй гэж бодож бүр дотроо иний төрөд уншаад байлаа тэгсэн чинь яа харахгүй ийм харилцаатай хүмүүс байдаг юм аа. Амь жишээ нь би өөрөө сууж байгаа жишээ нэ. Тэгэхээр хитрхи токсик биш л болол тий. Хитрхи бие бинийгээ гомдох хэмжээний үг хэллэг хэрэгэлдэггүй. Одоо бүр нэг айхтар ингээд бас ядгуул бол эмэгтэй хүн чинь бас өөрөө одоо юу гэдгийг аргадуулах дуртай, хайртай хүнтэй нь ялгарах дуртай ч юм уу тий. Жохон анхаарлаа ингээд хандуулахгүй байхаар чинь анхаарал өгсөнгүү гэдэг ч юм уу. Чи надад халамж үзүүлсэнгүү, care үзүүлсэнгүү гэдэг жохон ингээд тунчих гад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол эмэгтэй хүн тийм байгаа шүү. Тэгээ уухийн юм да уухийн. Тэгээ нөгөөтг нь хүрээд ирэхэд тэгэл нийлцдэг те. Тэгэхээр хоёулаа яг ижилхэн завин дээр суудсан болоо гэж бодогдлоо. За Улаанбаатарт 22 цаг 25 минут болсон байна. Тэгээд унтлагын өрөө нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа бүх сайхан сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээ өчиг сайхан өнгөрөөцгөөж байна уу. За манай сонсогчоос комент ирсэн байна. Дуу маш сул байна шүү гинэ. За би дуугийн жоохон чангалахыг хичээе. За хитрхи чангалчхаар бас нэг хүний чихэн дээр орлоод байгаа юм шиг сонсогдох юм болоо гэдэг жоохон сулцсан байсан юм аа. За жоохон чангалцсан шүү. За одоо болохоор шууд дараагийнхаа захиа руу орцгоё. Би гэдэг хүн хормынхан ойгоор эхнэрээ баярлуулах санаа баах юм бэлдвэ. Томчуудын дэлгүүр ороод л эрэгтэй хүний янз янзын эротик дотуур хувцас, гав гинж, нүдний боолт энэ төр гэдэл юм бүртийн юмнуудтай бүгдийг нь комоор наваад л хүүхдүүдээ эмээ өвөөд нь хүргээд өгчлөө. Эхнэр эрэх төгөхөөр нь жаахан сарнаагаар үүднээс унтлагын өрөө хүртэл зам тавиад л хажуугаар нь хідэн лаа асааж орхиод орон дээр нөгөө тачаангуу дотор хувцас өмсөд Титаникийн Розе шиг байрлал аваад хэвтлээ. Нас явна гэж лүүд юм аа. Эхнэрийг эрхийг хүлээж аваад унтчихж. Нэг мэдсэн өх хүүрээ согтуу байгаа юм уу? Гэр орон шатаалаа штэ гэд эхнэрийн орилох дуунаар сэрдгийн. Сэрэл харсан сарнаан дээр тавьсан лаанууд хайлаад дуусчихсан. Зарим сарнаа нь үнс болчихсон байдгийн. Би ч юу гэхээ мэдэхгүй. Ойн баярын минь хүргийг хайнаа гэж юу? Эхнэр тачгансан хിവэрээ ойн баяраараа гэр орноо шатаах гээ юу гэдэл үгэлсээр. Уурыг нь арай гэж арай ядан гаргаад гэр орон сарнаа лаагаа цэвэрлчгээд нөгөө авсан юмнуудаа үзүүлж хагаад гарыг нь ортоо гавлаж яваад ойн баярын дотн харилцаагаа хэллээ. За тэгээд дуусаад эхнэр за одоо энэ гаваа тайл гэсэн түлхүүр нь байдаггүй. Би гэрээ орон эргүүлж түлхүүрийг нь хайсан ч олддгүй. Эхнэр дахиад аашлах нь тэр. Чи санаатаа гавллаа балаа юм хайшин гэдэл.
Би ч нөгөө томчуудын дэлгүүр рүү гүйж нэмэлт түлхүүрийг нь авчирч ээж тайлсан да. Хөрхи юм уу ихнэр маань тэр өдөр 3 цаг гавтаа байсан гэж боддоо. Йоо яасан бүтлгүй юм бэ те. Ядчих нөгөө зүгээр ойн өдрөөр унтахгүй зүгээр хүлээг хөвтчихэж болтгүй юм уу хайш. Унт нь гэр орноо бараг шатаах төхөн тэгснээ дараа нь ихнэртэйгээ дотн харилцаанд ихнэр мэхнэр гавлж мавлж орсныхаа дараа гавныхаа түлхүүрийг олохгүй байх жишээ нь. Манай ирчүүд яагаад ийм юм бэ? Жохон бүтлгүй гэхэд арай бүтлгүй юу? За. За дараагийн түүх рүү оръё. Энэ бас сүүлийн түүх байгаа шүү. Оюутан байхад би найз охинтойгоо анх удаа дотн харилцаанд орохоор боллоо. Ээж аав хөдөө явах өдрийг тааруулан өдөр судраа тохирлоо. Тэр өдөрч болж өглөө ээж аав хоёр хөдөө явлаа. Би ч өдөр нь чухан бэлдээд л хоол хийгээд л вино ширээн дээр тавиад л хүлээж байлаа. Хонх дугуйрт нь баярлаад л гүйж чад онгойлгосон манай ангийн оюутны байранд амьдардаг хідэн өсгөлэн найзууд маань байна. Ээж аав ч байхгүй эцтэй. Найзуудтай гой хоол хийгээд өгчих гэдэл дараад ороод ирлээ. Би ч хөөж тугаад явсангүй. Ээж аав удахгүй ирнэ гэсэн ч тоож байгаа шинжгүй. Хийгээд бэлдээ тавьчихсан байсан хоолыг минь хувааж тавглаад л идчихлээ. Тэдний хоолоо идэж байхад хонх дуурч манай найз охин ороод ирхэн тэр. Мэдээж манай найзуудыг хараад шок. Хэсэг гадуур цувтайгаа буудан дээр суулаа. Би гэрт халуун байна. Гадуурхай тайлаач гэсэн. Үгүй гэд лууртай хэлж байна. Би ч нөгөө нөхдүүдийг хөөсөн явах шинж алга. Найз охин маань за би гарлаа гэд лууртаагаараа явчлаа. Тэгсэн хөөхий цуван дотроо хувцсгүй зөвхөн дотор хувцстайгаа надад сүрприз барих гэд байсан юм байна лээ. Ингэж өсгөлэн найзуудаасаа болоод анхны догдолж хүлээж байсан дотн харилцааны нандин мөчөө буснуулсан байдаг юм аа. Йой. Ядчих та аав ээжийг нь явахын мэдээл бэж ах жишээний тийм хэмжээний үлэн байвал яг найзууд нь гэхгүй. Хүний найзуудыг муулцсан. Гү тэгээ одоо тэр хоолундаа тавглаад өгж явахдаа наа чи та нарт бэлдсэн хоол биш ээ. Би ингээ гэртээ найз охинтойгоо ингээ дейт найт хийх гээд те болцоотой орой хийх гээд ингээ хүлээж ийна битгий хүрээрээ гээд цагнаа гаргачих болоо юм уу хайшин. Яг ингээл оюутан гэхээр найзууд нь оюутан гэхээр л одоо today Монголын оюутнууд ингээ дандаа өсгөлн байна гэж бодд юм уу хайшаа. Би байсан бол зүгээр тачигнал загнаал гараад явуулчихна. Эсвэл би өөрөө цуван дотоороо ингээ дотор хувцастаа найз залуудаа ингээ сюрприз барих гээд очиж исэн болол зүгээр нүүдүүл энэ өөрөө загнаа гаргачихна. Та нар одоо болоо чи ичээч санаа зовооч гараач. Гараач хүн амьтанд дотн харилцаанд ормоор ээ штэ. Бараг л тэгээд гаргачих штэ. За иймэрхүү сонирхолтой 4 түүх ирсэн байна. Тэгээд хэрв сонсогч таач гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн хөгжилтэй түүхүүдийг бидэнд бичиж явуулахыг хүсвэл arunbilag@mjlradio.com хаягаар явуулахад л хангалттай байгаа шүү. Тэгээд мөн түүнчлэн сая миний хэлсэнчлэн хэрв та унтлагын өрөө нэвтрүүлгийг нөхөж сонсохыг хүсэх юм бол унтлагын өрөө Facebook хуудасаар болон унтлагын өрөө YouTube-ийн сувгаар нөхөж сонсох боломжтой байдаг. Мөн унтлагын өрөө гэд хэрэлэр яг л унтлагын өрөөгээ бичсэн насанд хүрэгчдэд зориулсан одоо түүхээ, хөгжилтэй түүхээ, хүндхэн зүйлүүдээ, асуудлаа, инээ тэр юмнуудаа нууцлан бичиж байх боломжтой юм хаалттай Facebook групп маань нээгдсэн байгаа. Тэгэхээр хайж орж ирээд request-д арчаараа тэгэхээр нь админ нь би өөрөө байгаа учраас тэгээд тэндээс нь хин царай муутай, хин царайлаг ингэж харж байгаа шүүгээд авчнаа бодлоо. Тэндээс харж байгаа би одоо команд өгөөл авчих нь шүү дээ. Тэгэхээр тэндээ болохоор манай томчууд маань зөвхөн томчуудын талаар ярилцдаг байгаа. Би бас нөгөө өөрийнхөө нэрээ нууцлахгүйгээр пост хийчихгүй юу. За манайхаа та нар ямар байрлал дуртай вэ гэвчихсэн чинь миний олон жил фэйсбүүкээр найзалж байсан хоёр найз гэсэн нэг тийм нүдэн бүлтэйгээд амнаа ангацсан эмэж дарцсан байдгийн. Тэгэхээр би бас өгтлээ инээл шүү дээ. Үгүй яах вэ? Тэгэл найзах нь ажил юм да гэдэг шиг. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг ойлгочоорой. Тэгээд олон жил тэгээд найзалж явсан ч гэсэн фэйсбүүкийн найз хийж явсан ч гэсэн одоо манай унтлагын өрөөнд орчвол чи манад байгаа шүү. Дөрмийн дагуу тоглоно шүү гэхгүй юу. За ингээд манай 77
38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байна. Тэгэхээр сонсогчд маань орж ирээд өөрт тохиолдсон бас хүндхэн ч юм уу, хөвгөлтэй ч юм уу ийм түүхүүдэд хуваалцахыг хүсэх юм бол яг одоо ороод ирж болно. Тэгээд би болохоор угаасаа хүн шүүмжлэхгүй, угаасаа томчуудын сэдвээр ярилцж байгаа учраас би юунтэйгээ бас хүлцэнгүй байна. Сонсно хөвгөлтөл байхад болоо шүү дээ, тийм биз дээ. Тэгэхээр орж ирэхдээ битгий санаа зовоорой. Дуу хоолойг нь өөрчилчихнэ. Дээрэс нь утасны дугаарыг чинь хизээч зарлахгүй учраас одоо өөрийг нь хүн амьтанд таньнаа, ингэн тэрнгээ санаа зовлтгүй байгаа шүү за. Тэгэхээр ерөөсөө санаа зовхгүйгээр ичиж эмээхгүйгээр орж ирээд хүслээрээ яриарай. Тэгэхээр мэдээж бас өргөн нэвтрүүлгээр бидний яриа сонсогдох учраас зөв боловсон үг ашиглахыг бас хичээгээрэй. Учир нь манай MJL радиог секундэд 300 мянга давсан сонсогч нар сонсдог байгаа. Дэлхийн 169 орноос Монголын 21 аймагаас одоо сонсдог учраас бас жоохон үг хэллэгээ зөөлрүүлээд хитрхи бас нэг тийм секси үгнүүдээ бас жоохон зөөлрүүлээд боловсон ярихыг хүсэж байгаа. За тэгээд 77 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү манайхаа. За би саяхан нэг найзаасаа сонслоо. Тэгээд манай найз энэ Монголд ч н одоо юу байд юм штэ. Dating app. Одоо болцооны app гэх юм уу те утсан дээрээ суулгачдаг. Чи манай найз Tinder дээр нэг залуутай уулзах болсон гинэ. За эхлээд ямар тач сонсогч аваадах. Тэгээ дараа нь үргэлжлүүлье. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна уу? За үчи минь дээ. Байна уу? Байна. Үчиг сайхан өнгөрөөж гинэ үү? Байна уу? Байна. Байна. Сонсогдож байгаа шүү. Сонсогдож байна уу? За тасарсан байна. Яасан бол тоо дахиад ороод ирээрээ. За тэгээд яг найз руу оръё. Ямар тий. Тэгсэн чи яг ингээ болзооны аппликейшн одоо Tinder гэж байд юм байна. Тэнгүүтээ тэрнгөр нэг юм залуу малуудаа ингээл танилцсан гинэ. Тэгсэн чи тэр залуу ингээл амар хот залуу гинэ халуухан. Тэгэл ёо тэр үс зүс царай тэр нэг хууд сахал махал тэр хувцаслалт тэр Tinder дээр өөрийгөө бичсэн үнэлгээ одоо юу гэдэг нь тайлбар те хобби мобын яа игээд байгаа юм бэ гэл найз нь тэгэл яваад очлоо гэд амар марзаа яриад байгаа байхгүй. Яваад очлоо штэ. Тэгснэ надаас тэгж халука гэл гэдэг чи ер нь болцоонд очоод би яг одоо эндээс яаж зүгтах уу гэсэн байдалд орж исэн үг. Тэгэхээр би яаж исэн? Эндээс яаж зүгтах уу гэсэн байдалд орж исэн үг би. Ерөөсөө тийм байдалд орж байгаа шүү дээ. Яасан гэдэгс чи. За тэгээ би яваад очлоо. Тэгсэн нөгөө залуучаа цэмцгэр зурганаасаа шаалт хийсэн юм да юм аа. За тэгээд ямар тааж за яах вэ гэд. За нэгэн л ирчихсэн юм чи ингэ суулаа. Тэгээ нэг лаунж суугаад хоол захиаллаа гэж байгаа байхгүй. За гэдгсэн чи. За тэгэл найз нь спагетти захиалаад нөгөө залуучаа ингээл стейк захиалаад ингээл хоорондоо юм яриад л байжсэн чинь. Нөгөө залууч нь амар юм яриад инээжсэн чинь үүдэн шүдэн уунчдгийг. Үүдэн шүдэн ийм имплант байсан юм байна л да шүд хийдэг. Тэгсэн чи тэр ингээ шууд тавган дээр нуунаад ирсэн. Тэгсэн чи нөгөө залууч нь банцандаа юм уу яасын зүгээр ярьжсэн. За уучлаарай гэсэн. Буцаагаад амруугаа хийсэн. За хаан зогслоо гэсэн. Нэгэн дэрийгээ сонсонгууд алей би зургийг нарыг гээд боо юм болсон. Тэгэхээр тиймэрхүү сонирхолтой хөгжилтэй болцонд явж исэн болоод бас холбогдож орж ирээд энэ талаар ярина шүү. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? За үчи минь дээ. За үчиг сайхан өнгөрөөж гинэ үү? Оо сайхан. За. Хаанаас холбогдож байна? Сэлэнгийн сайхан юм. Оо, Сэлэнгийн сайхан залуус сайн уу? За, өөрт нь тохиолдсон хөвгөлтэй ямар түүх байна? Зөндөө гоё юм байна. За, зөндөө гоёхан хамгийн гоё час хийсэн түүх хийсэн л сонсъё. Манай миний дөрөвдүгээр үлдээ. За, байж байгаараа хоёлаа нэг юм асуудал байгаад байна. Нэг жоохон тийм техникийн асуудал байна. Айгу хол сонсогдож чинь цууратаад. Тэгэхээр утасныхаа спикер, Bluetooth энтер юм байл бүгдийг нь унтраагаад утсан дээр чангаар яриа. За, болж штэ. За. Болж байна. Миний дөрөвдүгээр үлдээ. Яасан гэсэн? Миний дөрөвдүгээр баггүй. За. Байна уу?
Байна. Сонсогдож шүү. Сонсогдож За байна. одоо зүгээр юм. За. Тэгсэн дүү байдیں۔ За. Охин дүү маань. Мгм. Хүүхдээс нь бууз гэж нэрлэдэг байсан байхгүй юу? Бууз гэжээ. За. Тэгсэн манай ээж нэг өдөр орж ирээд та ямар хоолыг хөвөнийг хөөдгөөдөө. Мгм. Тэгээд та ээж ямар хоолыг яах вэ гэж ээж тэгтээ. Дасгал бууз хийж хөөдгөөдөг гэж байна. За. Тэгсэн чинь за тэгээд гэдэг. Мгм. Тэгсэн чинь дүү нэг тамиранд шалгуугаа хийсэн байхгүй. Мгм. Тэгээд дасгал бууз хийх болтой хэвдээ. Мгм. Тэгсэн батад өрөө яваад чи дүү маань шалгуугаа байтсан. За. Гонтол ингэж яах юм чи. Хүү юм ийгээд ахсан дасгал бууз гэдэг юм. Тэг болоо мó. Ингээ болцсон юм уу? Байна уу? Болоо нэг амар урамгүй дугаарсан. Би уул нь инех хэвээр байсан юм байна те араас нь. Хүй хараа манай одоо унтлагын өрөө нэвтрүүлэг маань болохоор томчуудад тохиолдсон хөгжилтэй түүхүүдээс ярьдаг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө дотн харилцаанд орж явахдаа ч юм уу эсвэл фейлдсэн болзоонууд бүтлгүүтсэн одоо дурлалууд ч юм уу тиймэрхүү зүйлээр ярьдаг. Тэгсэн чинь хоёлоо зүгээр залхуу буузыг нь яг тэр чигээр нь ярьцсан уу? Эсвэл порол үгүйс юм уу гэхгүй. Араад байт юм аа. Йоо. За тэгвэл өөр нэг ор хүнжилтэй холбоотой янз бүрийн хөгжилтэй зүйл тохиолдсон уу өөрт нь? Манай найз нэг юм тохиолдсон юм аа. За та нар найз гэж байгаа зүгээр худлаа өөрт тохиолдсон зүйлээ найз гэдэг шүү. За. Яг тийм. За хоёлоо хоёр дахь жоохон оролдоод үзье. За. Тийм. Манай найз нэг юутай асгин. За. Яг тийм үнийг үтгэл. Хоёлоо нэг явахгүй байна. Газар авдгүй. За наа чи үнэхээр хөгжилтэй байж чадах юм байгаас тээ. Нэмэг 21 хөгжилтэй. Эсвэл бодож байгаа буцаад ороод ир заяа. Нэмэг болчих яах вэ зүгээр. Оо за. За би юу ячи. Жохон түүхээ бодож боловсруулж байгаа буцаад ороод ир. Би дараагийн сонсогч авах юм. За. Хэмжээл радио холбогдсон байна. За сайн байна уу? За үчимэндээ. Үчимэндээ. За одоо бол бууз ярихгүй штэ. Баярлалаа. За. За би ерөнхийдөө өмнө нэг жоохон оршил ярьчихсан. За тэгье. Би болохоор өөрөө нэг тийм тээвэр үйлчлэгээд юм баггүй. За. Нэг гадраас нэг аймгаас Улаанбаатараас өөрийнхөө нэг аймаг руугаа хүн тээвэрлэдэг. За ойлголоо. Тийм ажил хийдэг. Тэгээд саяхан нутгаас Улаанбаатараас ирсэн гээд 3 охин. Над руу суугаад нутгийн нэг охин суугаад ингээд 4 эмэгтэй. Нэг хүүхдтэйгээ 5 аваад аймгаас гарсан. За. Тэгээд дөнгөж гарахтаа би нөгөө эдийг та залуу усад байна ганц нэг кемэв ингээд уугаад яваарай гэсэн. Нөгөө эд маань хоорондоо бас үе тэнгийн 20 гарan 28 орчим настай тийм хэсгүүчүүд байсан. За өөрөө болохоор цорын ганц эрэгтэй нэг байгаа юм уу? Тэг би ч өөрөө нөгөө тээвэрлж байгаа жаачихгүй юу? За ойлголоо. Тэгээд нөгөө эд маань нутгаас гараад 200 км орчим газар явхад дөрүүлээ нийлээд 375 арх уцчих واخгүй юу? 375-ын архиа. Тий 4 эмэгтэй. Йоо ямар хаард юм бэ? За. Нилээ нөгөө 4 маань муудчлаа. За тэгээд хэсэг амарлаа. Тэгээд цаашаа бас нилээ явдаг. Хоорны гадар дээр бид нэг бүгд ирчээдэг. Тэгээд хоол идээд идэвхтэй тэнцээд нэг оочтой байгаа учраас нэг цагаар болчих юм аа. За. Тэгсэн нэг эмэгтэй намайг
энэ ч нэг юм энд байхгүй байна та нартай яваад өгөөч гэж гоёхгүй яа. За тэгэнгүүт би нөгөө дотор акторын бодсонгүй нөгөө эмэгтэйгээ нөгөө хоёр дэлгүүрээр оруулчихад тэгээ хөдөлсөн чи төв замдаа нэг гол мол уурцдаг. За. Тэгсэн чи би ийш нэг жоохон зайд угараад би бяцмаар байна. Тийш намайг гуйгаад тэгэнгүүт хоёулаа нөгөө хоолны газар дээр чи ингээд ариун төрөөр өмөр байгаа ч гэсэнгүй тэр жоохон тийм бохор мохор байж юм аа. За. Тэгэнгүүт нэмэгтэй хүн хэлэнгүүд ойлгоод гол руу гарчихлаа. Тэгээ бид чад машин аваад суунгуудаа надад нэг кофе авчихсан юм. За. Тэрийг надад өгөхдөө давхар нэг тийм жижиг дөрвөлж ууцтай давхар цог барилчихгүй юу? За. Тэрийг нь бэсэлж гин гадарч гин. Гадарлж штэ бэлгэвч өгсөн юм уу? Аа. За. Сэгөөс кофе бэлгэвчтэй бонусын дэрдэг гэж байх уу гэж. За. Уучлаарай би хайн ижилтэй хянажтай гэхдээ үнэхээр өөрөө надад жоохон таалагдчихлаа гэж. Би ч өөрөө адилхан хайн ижилтэйгээ хэлээд яалч ч тэнд би тэр нэг голоо иргэдэн 20 минут очив. Болцоод тэгээ энэ гоё тааламжтай. Тийм болоод дахиж хоёлаа юм байж болохгүй хаа гэсэн нөгөө түн бич гэрүүлтэй таач гэрүүлтэй гэж. Тэр чи одоо ихэд би тэр 10 хоногийн өмнө юм уу да. Оо, шинжил уулзсан юм шүү дээ, тийм ээ. Тэрнээс хойш тэгээд энэ нөгөө ихэд ханижтай жоохон хуураад бас хоёр удаа уулзсан. Тэгээд тэр хүнтэйгээ дахиад уулзсан юм уу дараа нь? Дараа нь дахиад хоёр удаа уулзсан юм тий. Тэрэн дээр одоо танаа одоо нутаг нугын аймгийн хүүхэн юм уу? Тэр гурлаа суудгийн болцоо найзууд дээр ирчээд буцалтгаа Улаанбаатар ингээд 3 эмэгтэй байхгүй. Тэгээд хойдоо тэр бүх юм нууцсан. За найз нэгтэй чинь мэдгэсгүй шүү. Зөө. За бас сонирхолтой юм. Төөх бас одоо тэгээд аль болох уулзахгүй хичээж байгаа. Бас хинэн амдалтай байж байгаа одоо ханигдлаа уулзахгүй гэж хоёулагаагүй ярьцгаатаа. Тэгэд аль болох уулзахгүй байхыг хичээж байгаа гэж хэлдэг нь одоо юу гэсэн үг юм бол зөвхөн уулзахгүй л уулзахгүй үстэй. Уулзахгүй тий. Бас тэгээд анх дахиж одоо чи бид тэр өнөөдөр юм ингээд олон иргэдэр ингээд болоод дахиж энэс өөр юм байхгүй эсвэл гэж ярилцсан салсан ирнэ. Дараа нь одоо ингээд 10 хоногийн хугацаанд дахиад хоёр удаа таарсан болсон байгаа дуустай. Тийм ээ тий. Зүгээр кофенд явчихж байгаа юм уу? Кофенд явчихж байгаа юм шүү дээ. Энд цаахан тааламжтай байсан тэгээд юм болчих юм аа. Бас ингээд. За тэгээд хичээгээрээ ороод ирлээ. Тэгээд дахиж болохгүй бол одоо тэгээд дугаар муур блок гэх юм одоо тэгээд дараагийн нэвтрүүлгээр орж ирсэн. Тэгээ 3 дахь уулзчлаа. Тэгж болохгүй шүү. Угаасаа өдөр болгоны 22:10-аас. За үчиг сайхан өнгөрүүлээрэ. Холбогдсон баярлалаа. За. Манай эмэгтэйчүүд чинь нэрээ бүх зүйлийг гартаа авна гэхчээр бүр ингээд бүр хэд хэдэн нүүдлийн цаатахыг хардаг болсон юм штэ. Зүгээр л кофе хүнд авч өгөнгөтэй зүгээр доогуур нь зүгээр панчаанаар нь зүгээр бэлгэвшөр унчаад кондом. Яа, кофего хамгаалттай уунаа. Халуунаар нь хамгаалттай уунаа. Ямар амар эмэгтэй. За дараагийн сонсогч аавь. Эмжэл радио холбогдсон байна. Байна. За үчи мэндэ. За өөрт нь хөгжилтөө өөчм шиг, хүндхэн юм шиг, хог юм шиг юм тохиолдоо. Би бараг өчигдөр нэг холбогддог бараг ярьсан байхгүй. Ярьсан юм нь 2 дугаар анги гэдэг шиг. Солонгос нөгөө холбогддог. Хайш юм ямар олон ангитай юм ярих гэдэг юм бэ? Холбогдсон ярьсан. Тэгсээр. Тэгээд би өнөөдөр өөр юм шиг гэж. Орно тэтгэл өнөөдөр ярьсан бол яг болох юм. За хамаагүй хоёлаа хамаагүй. Тэгээд нэг ташин манай найз зөвхөн та нэг хоёлаа шаардахгүй. За. Тэгээ хоёр аим гоё талтай танилцсан.
Мгм. Тэр хоёр амар гоё яриа өөрөөсөө ингэж амар гоё татсан. Тэгэл нэр каракамаркаар ингэж яаж байгаа. Тэгээ бодол бахарахгүй. За. Энэ one night TikTok гэдэг таалагдвал цаашаа явчих гэж. Цаашаага 2 night, 3 night гэж явчихна. Тэгээд цаашаа явчих За. гэж бодоод тэгээд амар таалагдсан хоёул ингэж дөрүлээ бодол гарлаа. Энэ бол Солонгост болсон явдал. Үгүй Монголд. За. Энэ бол Монгол. За, улс орны ариун их түүхтэй хүн байна. Тэгээд сайхан мэлoo тэгээд ингэж цацаад надад тэгээд таалагдсан залуу тасраачлаа. За. Тэгэхээр надад тэгээд унтаалцал горуулаа жоох юм манай найзхан тасраачлаа. Тэгсэн чинь нөгөө талаатай нэг юм яриад байсан. Нөгөө талаа бидээс нөгөө ажилтаа бастлаа гэрлүүгаас хүн талгаад байхгүй. Юм аав ингээд би тэрийг ойрхон гэж таач тэрийгээд явдаг байхгүй юу? Ааха. Тэгээд ганцаараа үлдчихсэн нөгөө юм тассан. За. Тэгээд нэлээд суудаад нойрхгүй шинж таалхаа тэр удаа юу н хол байсан юм. Наач нэлээд хол. Ааха. Тэгээд наад авчаад нөгөө нойр тэр жоохон сэргээд нүур гараа уучаал. Нэлээд уучсан юм аа. Тэгээ ороод ирсэн чинь манай нөгөө нэг оронд ороод ирсэн. Манай найз. Ягаад ч юм тасарсан хүмүүс бие бинийгээ олоод нэг оронд орсон байсан. Тэгсэн. Тэгээд би юу ч хэлээд нөгөө ч оронд дээр унтаахгүй. За. Тэгвэл тийм юу яа? За. Би тэгээд өглөө насрээд яах вэ? Хоёр бинтгаар гайхаад нөгөө чи яа минь урд яа надад тань. Үе. Тэр хоёр ч Нэгнийг алах нөгөөдгөө бодсон юм байл. Тэгээд нөгөө энэ яагаад хоёр битээ хоёрын бодолд орж ирсэн юм хэ. Тэгээд яагаад нэг оронд нөгөөдгөө өндөр унтцсан гэж манай найз хүн осон ажгаар нараа унтаад. Яа. Өөрт чинь таалагдаад байсан залуу болохоор өөр чинь бас талтай байгаад өөртөө л дотн харилцаанд орж ийн гэж одоо хийгээдсэн юм шиг. Өглөө нөгөө талаа хатчих надад унтаа. Яа. Хайшин. Үгүй. Одоо хамт амьд хоёр хүүхэдтэй. Ямар учиртай юм бэ? Тэгээ ярахаар яа чи дүү бараг зайтай өгсөн шиг яриад. Йой. Тэг хайшин тэр орсон буудлын дээр тог цахилгаан байдгүй юм уу? Яагаад би юуныг харчаагүй юм бол? Тэгээ сохтуу юм чи яг нөгөө цааш хараад унтсан араас нь тэрвэрлээ. Йоо. Йоо яна чи үнэхээр хөвгөлтэй юм аа. Өглөө нөгөө залуу нь ирсэн заяа бүр. Тэгэхээр би одоо нөгөө залуутай үнэнгийн ил. Энэ хоёр ингээд намайг биччихээд байна. Хаваад тахаар би энэ тэгээд надад одоо бүр өнгөрсөн гэ. Ааха. Тэгсэн нөгөөтг нь ямар нэгэн реакц үзүүлсэн үү? Гүдэл гайхаад тэгэл хасарч одоо тэгээд дөрүлээ хаяа уулздаг байхгүй. Тэгээд яхаар хамчуулаад тэгээд. Яа. Одоо тэгээд өөрт чинь таалагдаад байсан залуу тэгээд тэрнийхээ дараа уучлаарай sorry гэд түнхтэй өөрлөө нь хандарч мандраагүй юу? Гүдэл одоо яг нэг тийм болсон яаж нэг зэрэг аргаад гэдэг. Одоо ингээ зүгээр бандан тас гэ. Тий одоо тэгээд өнгөрсөнтэй за тийм ингээл тэгээд чи гомдоогүй юу би одоо юунтаа гомдохтой найзтай өгсөн. Би чамайг ингээ тэр үед чинь би тэр үед чинь гомдоогүй тэгээд бүр суухт чинь л гомдсон гэв. Үгүй тэгээд одоо суухт бүр баярлалаа шээ. Энэ зам дээр гэж энэ хоёр л уучрах байж юм бэл гэж. Тэгээд одоо тэр үед нойлмол ороог бол тэгээд энэ хоёр суухгүй тийшээ билүү гэж бод. Тийм штэ. Хувь заяан зүгээр шаал өөрөөр төөрөө яваад гэж. Сэргээр явах хэрэгтэй. За тэгвэл бусдад их л буян хийсэн хүн байна да. Тийм хөвгөлтэй байсан. За үнэхээр хөвгөлтэй түүх байна. Тэгээд бүр гоё ярина. Йоо зүгээр л нобор шиг цоглуулга аваа явж идэм юм яа тий. Яа. За маргааштай болохоор бүгдээрээ синглчүүдэд тулгардаг зүйлийг ярих юм шүү. Би бэлдэж байгаа даа. Бэлдэж байгаа даа даа заяа. За сайхан амраараа холбогдсон баярлалаа. За.
Манай энэ ална гэхгүй юу. Одоо сүүлдээ нөгөө холбогдож орсноо. За өнөөдөр манай ууны 167 дугаар анги явна. Бүр зүгээр анги мангт олцсон тий. Түүхүүд нь хөгжилтэй түүх. За тэгэд ямар тач холбогдож орж ирсэн бүх сонсогч нартаа баярлалаа. Мөн утаснасаа, гэрээсээ, радиогоороо, одоо хаа байгаа газараасаа сонсон унтлагын өрөөний бүх сайхнуудаа бүгдэнд нь баярлалаа. Энэ хүрээд манай өнөөдрийн хиндж битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд хөтлөгч Халукан маргааш үдшийн хөтөлбөрүүдээр та бүхэндээ дахин уулзах болно. Тэр бол бүгдээрээ сайхан амраад ороод ирээрэй. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3